За сайн байцгаана уу? Өнөөдрийн контентыг та бүхэнд Serava гэж юу юм бэ? Ямар зорилгоор үүссэн юм бэ? За бас яг юу хийдэг юм бэ? За тэгээ би ямар учиртай хүн юм бэ гэдэг талаар тайлбар өгье гэж бодож бэлтгэж байна. За өөрийнхөө талаар товчхон танилцуулах юм бол би Somatic Therapy Experiencing буюу за тэр дундаа Mind and Body Coaching сертификаттай. Одоо хийдэг энергийн заслынхаа Body Therapist сертификаттай болсон хүн байгаамаа. Анх энэ бүх ажлууд ерөөхдөө хүмүүст айхтар туслын мослыг гэсэн сүртэй юмар хийж эхлэв. Зүгээр өөрийнхөө дотор юу болоод байгаа юм бэ? Би яагаад ингэ тайван байж чадахгүй байгаа юм бэ? Би яагаад дандаа түгшээд байгаа юм бэ? Тэр наад жаргалыг яагаад мэдэрч чадахгүй хүмүүс энийг чанаагаад байхад би ингээд нэг сонин дандаа түгсэн байдалтай байгаад байгаа юм бэ? Юу болоод байгаа юм бэ гэдэг өөрийнхөө асуудлуудыг шийдэх зорилгоор энэ бүх юмнуудыг судалж сонирхож эхэлж исэн. За тэгээд энэ бүх хугацаанд бясалгал, сэтгэл зүй, сэтгэл судлал, буддын сургаал, мэдрэлийн системийн шинжлэх ухаан, за тэгээд баг зэрэг хүний биеийн анатоми их зэрэг зүйлүүдийг ингээд судлаад одоо хүртэл судлаа явж байгаа. За тэгээд давхар мэдээ Somatic Therapy-гийнхаа онолуудыг болон аргачлалуудыг байнгын судалж сонирхож ингэж явж байдаг. За надад байсан асуудлууд юу байсан бэ гэхээр тайван ерөөсөө сууж чаддгүй, байнгын санаа зовлонтой, төгсөлтэй, айцтай гэж хэлж болно. За энэ ихтэй амьдрал дээр яаж илэрдэг байсан бэ гэх юм бол амьдралын жижиг үйл тохиол болгон дээр би ингээд яа энэ хүн ихчих үедээ, тэр хүн тэгчих үедээ тэ энэ ингээд миний буруу бас болчлоо гэдэг мэдрэмжтэй дандаа амьдэрдэг байсан. Тэгэд энэ айгу тухгүй байдаг байсан надад. За жишээ авах юм бол зам төгжрэхэд бараг төгжрээ миний буруу юм шиг. Тэ кино үзэж байхдаа ингээд хоцорч байгаа юм бол хоцорсон нь миний буруу юм шиг. За тэгээ ажил хийж байгаад нэг жижиг алдаа гарангууд тэр жижиг алдаа надаас болсон юм шиг. Тэгээд гадны газар хоол идэх гээд захиалга өнгүүд нөгөө захиалсан олонд байхгүй байх юм бол бараг тэр бас миний буруу юм шиг. За тэгээ хөдөө гадаа яваад ингээд хүмүүс байгалийн сайхныг шагшин магтаад сайхан тайвширж майвшраад ингээд гоё сайхан байж яхад би ерөөсө хаанаас тайвшрал авах, хаанаас аз жаргал авахаа мэдэхгүй ингээд гайхаа bijдэг байсан. За тэгээ ингээд ерөөсөө энэ бүх асуудлууд ингээд сүултээ намайг ингээд тайван суух боломжгүй болгож эхэлсэн. Тэгээд энэ асуудлуудыг шийдэх гэж энэ бүх зүйлүүдийг судалж, энэ бүх зүйлүүдийг сурж, тэгж өөрийнхөө асуудлуудыг шийдэх аргачлалаа олж аваад за тэгээд тайван болоод хүнтэй үгээ зүгээр ярьдаг болоод юмсыг зүгээр байгаар нь ойлгож авдаг болоод өөрийнхөө мэдрэмжийн асуудлуудыг шийдэж эхэлсний дараагаар би бусад хүмүүст бас ийм асуудал байгаа юм байна гэдгийг анхаарч ирсэн. Тэгээ хүмүүс хоорондоо энийг бас тэр төдийлэн яриад идэх юм байна. Ил гаргадаг юм байна. Ил гаргасан ч гэсэндээ нөгөө хүмүүс нь бас сонсож байгаа нь бас төдийлэн бас сайн ойлгодгүй юм байна. Ойлгосон ч гэсэндээ бас яаж туслах аргачлалаа бас мэддэггүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн учраас Seravag анх гаргаж ирж ажил болгож эхлүүлсэн. За манайх сэтгэл засал болон энергийн заслын ажлыг ерөөхдөө бол манай үндсэн ажил гэж хэлдэг. За яг нь ирээдүйд сургалт болон алтан байгууллагт чадвал сургалт, хувь хүмүүст сургалт гэсэн байдлаар ерөөхдөө хөгжөө явж магадгүй. За яг одоогийн байдлаар бол зөвхөн ганцаарчилсан байдлаар хийгддэг заслын ажил явагдаж байгаа. За энэ ажил маань 2-3 удаагийн оролт шаардлагатай болдог. За тэгжиж ерөөхдөө бол хүн бүрэн гүцэд өөрийгөө ойлгох боломжтой болоод ямар асуудалтай байгаа юм бэ? За тэгээд тэрнтэйгээ яаж ажиллах юм бэ гэдэг асуудлуудаа ойлгоход гардаг гэсэн үг. За заслын талаар бас жоохон тайлбарлаж өгье гэж бодож байна. Манай засал яг ямар юм хийгддэг вэ, яадаг вэ? Тэгээ яг ямар зорилгоор хийдэг вэ гэдэг талаар жоохон хэлж өгье. За заслыг эхлээд сүнслэг талаас нь тайлбарлах юм бол энергийн засал гэж байна. За тухайн хүний энергийг буюу энергийн замчлалыг цэвэрлэдэг гэж хэлж байна. За энэ үнийг энгийнээр ойлгох юм бол хэдүүлээ. За жишээ аваа явчихдөө. За ингээд усны хоолой байлаа гэж бодъё хэдүүлээ. Гэтэ усны хоолоогоор ус урсж явах юм бол тэр зүгээр өгдөг те. Юу гэсэн үг юм гэхээр усны хоолоогоор ус урсна гэдэг нь зориултын буюу natural зүйл гэсэн үг байна шүү дээ. За үүнтэй адилхан бидний биед сэтгэл хөдлөл болон мэдрэмж төрж гарч ирж урсж явах нь энэ бол naturally буюу хөгжсөн зүйлээ гэж үзнэ гэсэн үг. Тэрнээс биш сэтгэл хөдлөл өөрөө асуудал байх ёсгүй гэсэн үг байхгүй. За тэгвэл усны хоолой яавал асуудалтай болдог вэ гэхээр усны хоолой бөглөрөхөөр асуудалтай болдог тийм үү. Тэр ус чөлөөтэй урсч ийл тэр хоолой ямар ч асуудал үүсв. Харин ус урсгаа болоод бөглөрчих юм бол тэр усны хоолой асуудалтай гэсэн үг тийм. За тэрнтэй адилхан
хүний биений сэтгэл хөдлөл 50 урсаж гарч ирж ойлгогдож явж байгаа юм бол энэ ямар ч асуудалгүй. Эсвэргээрээ тэр сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг барьж, дарж, хорж, тэр хэлэх ёстой байсан үгийг хэлэхгүйгээр залгиснаас болоод бид нэр өөрсдөндөө сэтгэл хөдлөлийнхөө тэр замчлалтаа гэсэн үг л дээ. Бөглөрөл үүсгэж идэг. За манай засал тэр бөглөрлийг тайлж өгөх зорилготой гэсэн үг. Манай заслын хүмүүс танайхаа яад юм бясалгал юм уу, йог юм уу, эсвэл амьсгалын дасгал юм уу, яг яад юм дуу төгжмийн аялгауны эмчилгээ юм уу, яг аль нь ингэж идэг. За манайх тэр юу хийгддэг вэ гэх юм бол эхлээд somatic experiencing-ийнхаа засал буюу таны бие олон болчин амьсгал дээр чинь зааварчилгаа өгөх байдлаар би гаднаас ч ажиллах байдлаар таны бие олон сэтгэлийн замыг нээх засал хийгддэг гэсэн. За тэр дуусны дараа зарим хүмүүс тэр амьсгалын дасгал зааж өгөх үе байдаг, зарим хүмүүс тэр бясалгал хийх үе байдаг, зарим хүмүүс тэр болохоор ярилцаж асуудлуудынх нь гарц гаргалгааг нь олж өгч яаж дадлал олгож цаашаа явах вэ гэдэг энэ ярилцах шаардлага байдаг гэсэн. Тэгэхээр засал болгон тухайн хүнд өөр байдлаар зориулагдж хийгдэж байгаа гэсэн. Яагаад гэх юм бол бидний хүн болгоны тоосон амьдрал өөр, төстөө ч гэсдээ тоосон амьдрал өөр, хийж байгаа амьдрал нь өөр, цаашаа зорж байгаа юм нь өөр. Тэгэхээр хүн болгон өөрсдийн гэсэн онцлогтой, хүн болгон өөрөөсөө тусдаа дахин давтагшгүй гэж байдаг. Тэгэхээр тэр хүмүүст ер нь өөрсдөд нь таарсан байдлаар заслын үйл ажиллагаа явагддаг. За гэхдээ яг заслын үйл ажиллагаа ерөнхий схемийн дагуу явагдана. Гэхдээ тэр схемийн дагуу хийгдэж сонгогдож байгаа ажиллагаа болон аргачлалууд тухайн хүмүүст өөрсдөд нь таарсан байдлаар хийгдэж явагддаг гэсэн. Заслын үрээнд ерөнхий хүмүүсийн нийтлэг гаргадаг зүйл юу гэх юм бэ гэх юм бол суллтын процесс дээр хамгийн их хүмүүс сонирхож орж ирж идэг. За тэрүүнийг ерөнхийдөө юм эцсийн solution буюу эцсийн үр дүн юм шиг хүмүүс хараад идэг. Гэхдээ манай зорилго бол таныг уйлуулах биш, таныг тайвшруулах биш. Хамгийн үндсэн буюу хамгийн чухал зорилго нь юу вэ гэхээр таныг дахин давтагдаад байгаа тэр мөчлөгийг ойлгож таслах боломжид дадлаа өөртөө яаж үүсэх вэ гэдгийг л зааж өгөх ерөнхийдөө бол. За тэрүүнийг ойлгуулахын тулд бие сэтгэлийн цэвэрлэгээ явагдана. Бие сэтгэлийн цэвэрлэгээний дараа бясалгал явагдах үед байна. Бясалгалын дараа ярьцлага явагдах үед байна гэдэг ингээд шат дараатаагаар явж идэг. За тэг ихэнх хүмүүсийн хувьд энэ бүх зүйлүүд 2-3 удаагийн сешнээр ерөөхдөө болдог учраас 2-3 удаагийн сешн авч иж өрн бүрэн дуустгаа гэж хэлж байгаамаа. За засал дээр ерөнхий юу болдог вэ? Процессын талаар жоохон дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол за эхлээд мэдээж тухайн хүний ямар зорилготой ирсэн те юу хүсч хүлээж ирсэн талаар ярилцсан. За тэгээд ядуугийн байдлаар ямар мэдрэмжтэй байгаа, юу зовоод байгаа талаар ярилцсан. За үүний дараа биеийн идэвхжүүлэх процесс явагдана. За идэвхжүүлэх процесс гэхээр хүний булчингийн рефлексийг сэргээх процессыг хэлж байгаа. За энэ нь болохоор хүн өөрийн бие рүү анхаарад босоо болон хэвтэй аль нэгэн байдлаас булчингийн рефлексийг ухамсартайгаар ажиглаж идэвхжүүлэлтийг үргэлжлүүлэх байдлаар явагддаг. Тэгэхээр яаж явагддгийг гэдэг тал дээр та бүхэн санаа зовоодох шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ хэсэг нь миний ажиллаа. Тэгээд ингээд хамтраад зааварчилгаа өгөөд хамтдаа игээ явдаг гэсэн. За дараагийн хэсэг идэвхжүүлэлтийн дараа болохоор суллтын хэсэг орж ирдэг. Суллтын хэсэг буюу releasing process гэж байгаа. За энэ хэсэгт юу суллаж release хийгээд байгаа юм бэ гэх юм бол за энэ дээр нэг онол хэлж өгөх хэрэгтэй байх гэж бодож байна. Somatic therapy-гийн хамгийн үндсэн гол онол нь юу гэдэг вэ гэхээр хүн болгон өөрсдийн амьдралын туулсан туршлагаас авсан мэдрэмжээ илэрхийлж гүйцэж чадаагүй бол өөрсдийн биеийн дээр хуримтлал үүсгэж байдгаа гэж үздэг. За сулж байгаа процесс тэр хуримтлалыг гаргаж өгж байгаа процесс байдаг юм аа. Тэгэхээр тухайн үеийн процессын гаргаж байгаа хэлбэр нь уйлах, альсгүй бол хахад цацаж ханиалгах, хоосон огох. За зарим хүмүүсийн хувьд хит бодол дарагдах. За зарим хүмүүсийн хувьд инээх. Тэгээд зарим хүмүүсийн хувьд гүний амралт буюу хит тайвшралд орох гэсэн нэг юм хідэн процесс, хідэн хариултуудыг бол үзүүлж болно. Тэгэхээр уйлсангүйгээд та сулж ийн гэсэн, суллахгүй байх гэсэн үг биш. Нөгөө талаараа орилохгүй байх гэж суллахгүй байх гэсэн үг биш. Тайвшраад хөвтөж ийн гэдэг нь ч гэсдээ сулж байгаа нэг хэлбэр мөө.
уйлж байгаа нэг хэлбэр мөн инээж ханиаж байгаа бүгдээрээ тус тусын өөрсдийн таны биеийн сурсан байдлаар тухайн урамшлалыг өөрийн биеэс гаргаж судлаж тавьж явж байгаа процесс гэж явагддаг юм аа. Тэгэхээр нөгөө зарим хүмүүс уйландаа гэж бодож ирчихэд биенийх нь хариу үйлдэл нь тайвшраад тайван болцохоор уйлсангуудаа болсонгуудаа гэж бодоод байдаг. Гэтэл яг үүндээ өөрийн чинь биений процесс энэ бүхэн зүйл дээр султын үйл ажиллагаа адилхан явагдаж байдаг гэсэн үг. За тэгээ судлах процесс ерөөхдөө бол 1-2 сешны хугацаанд явагдаж идэг. За 2 дахь сешн дуусны дараа 3 дахь сешн дээр бясалгал, амьсгалын дасгал, ярьцлага гэсэн юмнууд ерөөхдөө их хвчлэн явагдчихдаг. За тэгэхээр манай засал ерөөхдөө бол энгийн үгээр тайлбарлаад хэлэх юм бол та бүхэн машин аваадаг шиг, гэр орноо цэвэрлэдэг шиг таны бие болон сэтгэлийн замчлалыг цэвэрлэж өгөх зорилготой заслын ажил юм аа. Эхний зорилго нь. Хоёр дахь зорилго нь таны асуудал болон сэтгэл зүйн асуудлуудыг цаана нь ямар учир шалтгаан байсан, яаж давах ёстой, та юуг буруу таньсан гэдэг тал дээр заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй болдог юм аа. Хамгийн гол зорилго нь та өөртөө цаашдаа сэтгэл мэдрэмжэндээ автахгүйгээр яаж тайж ажиллах вэ гэдэг боломжийг үүсгэх хамгийн том зорилгоо гэж хэлж болно. За заслын дараах үр дүн нь юу авах вэ гэх юм бол амьдралын чанар дэвшлэх, тайван болдог байх, за өөртөө ажилд сурах, өөрийгөө ажиглах, дадлаа хэрэгжүүлж эхлэх боломж нь бүрдэж явах. За тэгээд тайван унтаж амардаг болох гэсэн үр дүнгууд хөвчлэн харагдчихэдэг. Үр дүнгийн талаар бол орсон хүмүүсийн сэтгэлдлүүдийг та нар үзэх юм бол айгүй юм ич хитийн гэмээр сонин юм ярьсан хүмүүс бас сонирхолтой юм ярьсан хүмүүс бас байгаа. За тэд нэр яаж байгаа юм гэхээр өөрийн сэтгэл болон дотоод мэдрэмжэндээ тэр бүх зүйлүүдийг харж, тэр бясалгалын хугацаанд тэр бүх зүйлүүдийг таньж мэдэрч авч байгаа маа. Тэрнээс биш ингээд ирсэн хүн болгоно бас техникс үг биш. За зарим хүн маш сайн судалт хийсэн ч гэсэндээ маш бага мэдэрдэг хүн байдаг. Маш бага юм сулсан ч гэсэндээ маш сайн зүйлүүдийг харж чадсан хүмүүс байдаг. За энэ бүх зүйлүүд нь тухайн хүний өгөгдөл болон тухайн хүний амьдралсан туусан туршлага дээр нь үндэслэгдэн өөрсдөнд нь харагдах, хизээ харагдахгүй байх гэсэн зүйлүүд дээр тулгуурлаад ерөөхдөө бол сэтгэл дотор ч юм бол харагддаг шүү. Тэрнээс ирсэн хүн болгон гэрэлхийгээ хараад учиргүй модзод хараад өөртөөгөө болцоод өвгөтэйцтэй холбогдно гэж бас бити бодоорой. Тийм бол төсөөлж ирээд бол димээ шүү. За YouTube-ийн хувьд бол видеонуудаа, контентуудаа бол хийдгээрээ хийгээ явна. За тэгэд энэ ажилтай холбоотой мэдээлэл өгөх зорилгоор бол одоогийн подкастууд явж байгаа. За энэ подкастоос дахиад хэдэн дугаар бол явна гэж бодож байна. За тэгээд тэрний араас арай өөр юмнууд хийгдэж магадгүй хэлж мэдэхгүй байна. Нэг одоогоор. За тэгээд эцэст нь хэлэхэд та бүхэн миний хийж байгаа ажлыг дэмжиж туслаарай. За тэгээд заслын талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол энэ хаваар харагдах Instagram болон Facebook хуудас руу чат хийчих болно. За тэгээд бүгдээрэнд нөөцөнд баярлалаа. Дараагийн дугаараар утгагүй уулзцгаая.